2 он солигдож буй энэхүү баярт мөчийн мэндийг нийт монголчуудаа болон Голомт банкны харилцагчид, түншүүд, хамтрагчид, ажилтнууд, хувьцаа эзэмшигч та бүхэндээ хүргье. 2025 он бол Голомт банкны түүх 30 жилийн хой байлаа. Бид энэхүү жилээ маш өндөр амжилт ололтоор дүүрэн дуусгаж байна. 2025 оны 1-р сард Люксембургийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 сая $50 ногоон болон нийгмийн бондыг маш амжилттай гаргалаа. Мөн 2025 оны 11 сард Япон улсын хөрөнгийн зах зээл дээр анхудаа самурай бондыг хувийн хвшлийг түгжээлэн гаргалаа. За энэхүү бондууд нь Монгол улсын хувийн хвшлийн түүхэл байгаагүй бага өртөгтэй болсныг дуулахад таатай байна. За ингээд бодохоор бид нар 2024 оны 6 сараас хойш нийтдээ $1 тэрбум Монгол улсынхаа эдийн засагт оруулж ирээд байна. Энэхүү их үүсвэр нь Монгол улсын эдийн засгийг дэмжих, тухайлбал бизнесүүд, жижиг дунд бизнесүүд, эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулагдана. Мөн бид нар 2025 онд Google Pay буюу төлбөр тооцооны аюулгүй байдлаараа тэргүүлэгч энэхүү шийдлийг Монгол улсад анх удаага оруулж ирлээ. Хиймэл оюун ухаанд суурилсан банк санхүүгийн үйлчилгээний суурь болох виртуал банкны төслийн эхлэл ажлуудаа амжилттай бүтээж чадлаа. Бид өөрсдийн үндсэн үйл ажиллагаанаас гадна нийгэм байгаль орчин руугаа чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрүүд маань 2025 онд ч гэсэн маш амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал Монгол үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх өв соёлын голомт төсөл, оюутан сурагчдын боловсролыг дэмжих төслүүд, за мөн Улаанбаатар хотод тулгамдаад буй утааг бууруулахад чиглэсэн төслүүд маш амжилттай хэрэгжиж явж байна. Эдгээр төслүүдийн үр дүн 2026-2027 онуудад гарна гэдэгт итгэлтэй байна. Бид 2026 онд доктортой санхүүжилт чиглэсэн төсөл хөтөлбөр үйл ажиллагаагаараа манлайж ажиллахаар төлөвлөж байна. Нийт монголчуудаа, голомтчуудаа, Голомт банкны эрхэм харилцагчид, түншүүд, хувьцаа эзэмшигчдээ айлчлан ирж буй 2026 оны шинэ жилийн мэндийг хүргэе. Та бүхэн халуун ам бүлээрээ сайхан баярлаарай. Марийн мэнд.